6 байршилд 18 талбайд 18 төсөл хэрэгжүүлж байгаа юм байна шүү дээ, тийм. Ирэх жил тэрний дараа жил Баянзүрх дүүргэд гэр бүлийн дахин төлөвлөлтөөр төсөл эхлүүлэх юм уу? Төсөл хэрэгжүүлэгчгүй байгаа 3 байршил байгаа юм. 3 байршил. За тэрэн дээр заасан шүү дээ. Аль 3 нэ? Энэ Grand Line-ийнх. Энэ болохоор Г9 талбай гэдэг энэ хоосон байгаа. Багийн 40 га газар байна. Энд дээр төсөл хэрэгжүүлэгч байхгүй. 3 хэсэг газар юм уу? Энэ өөрөө хизээ зарлаа шалгууруулах гэж төлж байгаа. 23 оноос хойш дахин төлөлтийг шинээр бол олохгүй зогсоцсон байгаа байхгүй. Дид үтсийн хүртээмжгүй байдлаас болоод. Одоо энэ төсөл хэрэгжүүлэгч компаниудад болгоомжтой асуудал техникийн нөхцөлөд гарахгүй асуудал байна. Тэгээ техникийн нөхцөл гарахгүй хүн одоо зарлах юм уу зарлахгүй юм уу? Танах ямар бодлого ирж байгаа? Их усрын техникийн нөхцөл шийдсэн тохиолдолд бол зарлая гэж байна. Тэрнээс наан нь бол зарлаагүй л байж байгаа. Одоо бид нэр энэ төсөл хэрэгжүүлэгч компаниудтай бүгднтэй нь ер нь дид үтсийн хувьд дандаа маргаантай асуудал байна. Төлөвлөлтөө дид үтсээ зарлах гэж байгаа бол хэдүүлээ дүүрэгтэйгээ ярьж байгаа зарлах юм байна шүү. Би саяны 3 дээр ирэх жил энэ жил зарлахгүй юм байна гэж ганхуу дарга ойлгож байгаа шүү. 23 оноос хойш зарлааг баг шинээр.